Hi vlog, welcome to my guys. За би өнөөдөр нөхөртөөгөө VR тоглох гэж байна. Тэр болохоор VR 2023 онд шинээр авч ирсэн. Тэгээд яг нэг амар мэрэгжлийн төвшөнд биш ч гэсэндээ VR авъя гэж бодож байгаа, сонирхож байгаа, авахар төлөвлөж байгаа хүмүүст өөрийнхөө зүгээс тэм жижиг зөвлөгөө болон хуваалцъя гэж бодлоо. За битүүрийн VR болохоор Meta-гийн Quest 3 гэдэг VR байгаа. За тэгээд энэс хойшоогоо бол одоо дахиад шинэ вершнүүд бол гарчихсан байгаа. Би болохоор хамгийн анх зайсан хил дээр явж байгаа. Тэгээд энэ VR түрээсэлдэг газар байсан байхгүй юу. Тэгээд тэр болохоор 30 минут нь 10,000 төгрөгөөр тоглолдог. Тэг анх зүүж үзэхэд бүр амар гоё. Төсөөлж байгаагүй зүйлсээ одоо нэг анх удаа хийж үзээ. Тэгээд одоо ингээ амар гоё видео төрж ирсэн учраас ойр ойрхон бит хоёр тийм VR түрээсэлдэг тоглоомын төвүүд дээр очиод 30 минутаар авч тоглолдог байсан. Нэг цаг авах гэхээр арай урт тэ үнэтэйс надад идэг гэсэн байхгүй. Тэгж байгаа манай нөхөр за ер нь хоёулаа VR худалдаад авчаа гэх тэгээ бид хоёр худалдаад авсан байхгүй. Тэгээ ер нь бид хоёрын маш том хөрөнгө оруулалт болсон гэж би боддог. Энэ бол гоёг нь илүү их мэдэрч байгаа гэж хэлж болно. Тэгээд авах байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол зүгээр нэг удаа нэг тоглоом тоглоод уйдчихаар биш. Энд дээр маш олон төрлийн одоо VR дээр суух зорилттой VR-ийн тоглоомнууд байдаг. За тэгээд энэгээр ер нь юм үзсэн ч болно, зураг зурсан ч болно, дуу сонссон ч болно. Амар олон төрлийн зүйлстэй болохоор ер нь бол нэг хуучраад байна гэсэн ойлголт бол байхгүй. За VR-аа ерөнхийд нь тайлбарлах юм бол VR маань энэ дээр ингээ 3 нүд харагдаж байгаа. За энийг ингээд нэг нүд нь гэхэд 2000 нэгтрэлтэй хардаг. Ингийн үед болохоор бид нэр хөвчлэн 1080 пикселээр үздэг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор пиксел нь угаасаа сайн байх шаардлагатай тийм бодит юм шиг харагдуулдгаараа хамгийн том онцлогтой шүү дээ. Тийм болохоор нэгтрэл нь сайн байхаас өөр аргагүй. Хоёр тал нь болохоор яг ерөнхий камер нь. За тэгэд нь голынх нь хэсэг нь болохоор орон зай мэдэрдэг гэсэн. VR-ныхаа яг энэ чихтэй хамгийн ойрхон байгаа хэсэгт нь спикер нь байрладаг. Тэгэхээр яг наад болохоор яг тийм чихвч зүүцэн юм шиг мэдрэмж төртийн тоглож байхад ингээ хажуудалд байгаа тийм орчны жижиг шажиг чимээ бол ордггүй. Тухайн тоглож байгаа тоглоомдоо анхаарал хандуулахаар тэгж хийсэн болов уу гэж бодож байна. За хойтлынхын хэсэг нь болохоор бид VR-аас гадна нэмэлтээр авсан. За удаан хугацаанд ингээд ер нь VR тоглоод байхаар амар хөлрөөд эсвэл ингээд артлын ингээд энэ дагцны хэсгийг амар өвдөхөд идэг байхгүй юу. Хойтлын хэсгийг өвдөхгүй гүйсэн савчсан тоглоом тоглоход VR унах гад идэг. Тэгэхэд энэ нь болохоор толгооноос унахгүй байхаар ер нь толгоонд VR-ыг сайн тогтоож өгдөг гэсэн үг. Тэгээд хоёрдугаарт маш эвтэйхэн. Тэгээд бас шилтэй хүмүүс маань ингээд шилтэй хүмүүс яаж тоглох гэж бодож иж магадгүй. Ер нь энгийн тэм жижиг шилнүүд удаж хэмжээтэй шил бол орчдөг. Бүр тийм амар том шил биш бол ер нь бол гайгүй. Бүр эсвэл ингээд хараа муу ч юм уу тиймэрхүү хүмүүс байх юм бол өөрийнхөө хараанд нь тохируулаад линз захиалж болдог. C оролттой байдаг хгүй. Тэгэхээр зүгээр л энгийн утас ноутбук цэнгэлдэг шигэ цэнгэлчих нь байх нэ. Хоёр контроллертай. Ер нь бол VR авахт нь ингээд нэг юм толгойн хэсэг, хоёр юм контроллер ирнэ гэсэн. За энэ хоёр контроллыг болохоор энэ дээр нь ингээд юм бугуундаа хийдэг ихсэгч багсагч байгаа. Энэ болохоор мэдээж үнэтэй цайтай юм учраас бас юм үзэж явах, тоглож явах явцтай орчноос тасраад ингээ унгаачих магадaltaй учраас ингээд унгаалаач гэхэд бууганаас чинь тогтохоор энэ хоёр юу нь бол гарчин гэсэн үг. Гэхдээ ер нь ийм алтан бас ийм товчлуур, ийм хоёр товчлуур байдаг. За тэгэд энэ ер нь ямар тоглоом гэдгээс нь хамаарат өөр үүргийг бол гүйцэтгэдэг. Хамгийн анх VR авч яхад First Encounter гэдэг нэг тоглоом бол дагалдаж ирж байсан. Өөртөөхөө VR-н дээр анх удаага тоглож үзчихсэн тоглоом байсан. Хэрэв таад чсэн дээр нь VR авах юм бол энэ тоглоомоор нүнгөө дагалдаж ирэх байх гэж бодож байна. Хамгийн анхны ухагтгууны ихтэй энэ VR-ыг тоглоход ямар мэдрэмж өгөх юм, яаж чиглүүлэх ёстой гэсэн анхдагч ойлголтыг хүнд өгөхөөр зориулагдаж хийсэн үнгөө амар тийм энгийн ойлголттой тоглоом байдаг. Өөрхөн жижиг бөмбөлгүүдтэй. Тэгэхээр бас таад хамгийн анх авч байгаа бол заавал тэр тоглоомыг туршиж үзээрэй. Эхнийх нь болохоор яг битэрийг VR авахад яг цаанаасаа тэгж дагалдаж ирсэн тоглоом байгаа штэ. Хоёр дахь нь болохоор бас яг манай нөхөр яг надад зориуллаад тэр тоглоомыг татаж өгч ийсэн. Home Invasion гэдэг нэг тоглоом байсан. Ер нь тэр тоглоомны гол санаа нь болохоор зомбинууд ингээд над руу ер нь бол халдж байгаа. Би болохоор нуувчин дотор байгаа. Чинаасаа ингээд зомбинууд ингээд бууддаг зав. Тэгээ бас ингээд сум умаа бас тэгж хамаагүй бас өөрийнхөө зорилгод буудаад иж болохгүй. Сумнууд нь бол ингээд лимиттэй. Шинээр над дээр ингээд хангамжаар сумнууд маань ирдэг. Тэгэхээр би хангамж ирэх хүртэл байгаа сумаараа өөрийгөө тогтоож явах ёстой юм байна. Тийм болохоор
онохгүй байгаа мөртлөө удаад авах нь бол буруу юм билээ. Би эхний эд дээрээ тэгээд ер нь бол алуулаад хожигдож байгаа сүүл рүүгээ бол сумаа гаманд сураад ашгүй нэг юм амьд үлдсэн. За тэгэхээр анх тоглож байгаа хүмүүс саяны 2 тоглоомыг санал болгохоор байна. Энийний хайнаас болохоор хамгийн их хүмүүсийн тоглолтог тоглоом гэж хэлэхэд болно. Угаасаа тэгэл хүмүүс ингээл ямар тоглоом их тоглодог, хамгийн алдартай гоё мэдрэмж өгдөг, сайн санаатай тоглоомыг их тоглоно те. За нэгдүгürt гэх юм бол Beat Saber. Тэгэхээр бид хоёрын тоглохоор нь хамгийн дуртай тоглоом гэж хэлж болно. За тэр нь болохоор цаанаас нь ая аваад за тэгээд ингээд юм сумнууд төсөж тоглолтог амар энгийн тоглоом байдаг. Тэгээд хамгийн гол нь хөгжим сонсонгоо өөрөө дуртай дүндэр тоглоом тоглоно гэдэг бол амар гоё. За тэр тоглоом нь болохоор $30 үнэтэй байдаг. Дотроо ингээд аль дуучны дууг авахаас хамаарат бас багцаараа өөр үнэтэй байдаг. За зөвхөн Lady Gaga-гийн дууг авах юм уу, BTS-ийн дуу авах юм уу гэдгээс хамаарат бол ер нь бол бүх дуучдын дуунууд байдаг. Арай жоохон тийм хүчтэй хэмнэлтэй өөр болгоод янзлчихсан. Easy, normal, hard. Тэгээ хамгийн амар нөгөөжийн тоглогч юу вэ? Expert нэмэх гэсэн иймэрхүү 4 төрлийн левел байдаг. Тэгээд easy нь бол мэдээж хамгийн амархан. Тэгээд бүр хүмүүс ингээ удаан тоглоод амар гаршаад ирэхээр сүүлийнх нь тоглож эхэлдэг байхгүй. Энэ болохоор ер нь амар хурдан хэмнэлтэй л гэсэн үг. За тэгээд хоёрдугаар хамгийн тоглогддог тоглоом болохоор Roblox. За гар утсан дээр байсан компьютер байсан амар олон хүмүүс тоглолт нь шүү дээ. За сүүлийн үед VR гарснаас хойш VR дээр бас хүмүүс тоглодог болцсон юм байлээ. Тийм болохоор бас Roblox VR их тоглогддог тоглоомдод бол орно. За 3 дугаар гэх юм бол Gorilla Tag гэдэг тоглоом байгаа. За энийг болохоор бас өөр одоо нэг олон хүмүүстэй холбогдож байгаад бас тоглох юм бол сонирхолтой бас нэг тийм тоглоом байдаг. Гэхдээ би бол энийг өөрөө бол нэг амар тэгж олон тоглож үзээгүй учраас та өөрсдөө бас тоглоод үзээрэй. Дөрөвдүгээрт нь гэх юм бол Break Room гэдэг тоглоом орж ирнэ. За энэ тоглоом нь болохоор VR тоглож байгаа хүмүүс нь ингээд хоорондоо ер нь бол холбогдож уулздаг гэсэн үсцээрээ би хамаг юм бүтээнгүүдлээ VR тоглож байгаа хүмүүстэй ингээд нэг цуглах зэг дээр ингээд уулзаад тоглолдог. За тэгээ тэн дээр болохоор хүмүүс ер нь бол янз бүрийн байдлаар тоглож болно. Өөрсдийнхөө тоглох тоглоомыг өөрсдөө бүтээгээд ч юм уу эсвэл ингээ хоорондоо ингээд юм яриад ч юм уу одоо ер нь бол VR chat цуглах зэг гэж ойлгож болно. Тэгэхээр энэ нь бас өөр хүмүүстэй холбоо тогтоох учраас маш сонирхолтой байх нэ. За тэгэхээр саяны 4 тоглоомын би бол хоёрыг нь бол хөвчлэн байнга тоглолдог. За үлдсэнийг нь бол зүгээр ер нь бол мэднэ. Миний дараа бас ийм нэг юм ярьчтэй мө гэж бодсон. VR дээр миний хувьд одоо тоглож исэн хамгийн сонирхолтой аимшигын тоглоом. Аимшигын тийм мэдрэмж зүгээр мэдрэхийн тулд VR тоглодог хүмүүс бас эдийн бэлээ. Тэгэхээр хэрвээ аимшигын тоглоом VR дээр тоглохоор сонирхож байгаа хүмүүс байх юм бол би санал болгох гээд ер нь 3 тоглоом бичсэн байна. За энэ 3 тоглоом нь гурлаа манай VR дээр байдаг. Нэг дэлгэсний цаанаас зүгээр нэг 3D шил зүгээд аимшиг кино үзэх, аимшиг тоглоомор суух бол шал өөр. VR гэдэг нь болохоор тухайн орчинд яг таныг ингээд орцсон юм шиг тийм мэдрэмж төрүүлэх учраас миний одоо тэр өмнө тоглож ирсэн аимшиг тоглоомнуудаас илүү амар санагдсан учраас би бол VR дээр нэг аимшиг тоглоом тоглолтгүй. Тэгтээ бол ийм 3 тоглоом тоглож үзсэн. За эхнийх нь болохоор Dread House гэдэг нэг тоглоом байдیں۔ За аимшигын байшин байгаа. Өөр нэгсэн даалгавартай. За тэнгууд ингээ өрөөгөөр ингээд нэг лаа барьсан явдаг байхгүй юу? Лаа нь болохоор ингээд хугацаа дуусах тусам ингээд лаа нь ингээд жоохон багасаад ирж штэ. За тэгэхээр бас өрөөгөөр явангаа бас лааны тос цуглуулна. За тэгээд тийм нууц мэдээлэл одоо онс таах ч юм уу тиймэрхүү байдлаар явагддаг. Мөн тийм аимшигын байшин маягийн тэр хажуу талаар нь тийм аимшигын одоо тийм сүнс янз бүрийн юмуд ингээд юу л гарч ирж мэрэг юм жоохон цочих эрсдэлтэй гэсэн үг. За тэгэхээр бас тийм юмнуудаас цухтаагаад явах хэрэгтэй. Үхчээж энэ тоглоом дуусна гэдэг нь ойлгомжтой шүү дээ. Аимшигын тоглоом юм чи үхээр дуусна. За хоёрдугаарт болохоор яг миний хамгийн амар гэж боддог аимшигын тоглоом. За энийг болохоор би анхаарахтаас аимшигын тоглоом тоглоом баглаа би ч өмнө нөгөө зомби буудаг тийм юм тоглодог гэсэн юм чи тэрүүгээр төсөлж байгаа шүү дээ. Тэгээд манай нөхөр за тэгвэл энэ амар гэсэн энийг тоглоод үзгээд нэг тоглоом болгож өгч ийсэн. Reiko's Pyramid гэдэг тоглоом байгаа. За болохоор Япон зурагтай заяа. Тэгээ Япон сүнс чөтгөр аимшиг грамд чи угаасаа л амар байдэн штэ. За тэгэл би тэр шууд VR-ыг зүгээл за баг нэг 20 секунд л за би үнэхээр чадахгүй юмстай амар харагдсан юм байна. Би айгаад байна гэ тэгээд яг VR аваа шидчихсэн заяа. Баг нэг оршуулгын газар ойлгож болно. Ингээ хөдөөхээр шүн оршуулгын газар чи байгаа. За нэргэн тойрон чинь тийм Япон хүмүүсийн оршуулга, бунхан, хөшөө энэ төр харагдана. Хаалга цуглуулах хэрэгтэй. Хаалгануудыг нь одоо хаана байгааг энэ төр оршуулгын газраар ингээд чимээ гарахгүйгээр те сүүч өтгөрт идүүлэхгүйгээр хаалгануудыг олоод тэгээд ялах хэрэгтэй. Гейша шиг царайтай тийм аимшиг дөрүүд байгаа байхгүй. Тэгээ ингээ хаалга бариад ингээ зогсож идвэсэ. Тэгээд чи очиод хаалгыг гараас нь авах гэхээр яг ингээ өдөс чарддаг.
Хүн болгоны л ер нь айдаг аимшигын төрлүүд өөр байдаг байх. Би ер нь эртний хувцтай, тийм Япон зураглалттай тийм юмнуудаас л айдаг учраас энэ тоглоом надад хамгийн амар санагдсан аимшигын тоглоом байсан. Миний харж байгаа юмнуудыг хүмүүс харахын тулд ингээд телевизээр ноутбук уцтайгаа холбож болно. За тэгэхээр ингээд манай одоо найзууд ч юм уу миний одоо харж байгаа юмнуудыг харж болно гэсэн үг. За 3 дугаарт нь болохоор Backrooms гэдэг бас аимшигын тоглоом байгаа. За саяхан ер нь бол Backrooms гэдэг ер нь бол кинон гарсан. Тэгэхээр өмнө ер нь Backrooms-ийн энгийн одоо тэр уцалын компьютер байдаг тоглоомыг тоглож исэн хүмүүс юм уу эсвэл ингээд саяны дээр гарсан киног нь үзсэн хүмүүс ямар тоглоом гэдэг талаар бол ойлголттой байгаа байх. Орон зай болон тэр эргэн тойронд байгаа орон сууц болон байр байшингийн хувьд нэлээд ер нь итгэж загвартай тийм үл мэдэгдэх тийм сонин амттай тиймэрхүү тоглоом байгаа. Гэхдээ би энэ тоглоомыг өөрөө бол яг нэг л удаа тоглож үзчихсэн. Тэгээ олон дахин бас тоглож байгаагүй болохоор нэг дэлгэрэнгүй мэдээлэл бол хэлж чадахгүй байна. Огт мэдгүй хүмүүсийн хажууд санал болгох үүднээсээ оруулж байгаа гэдгийг маань бас та нар ойлгоорой. Тэгмэлт мэдээлэл байх юм бол зураг болон текстээр оруулчихъя. За бид хоёр ингээд нэг VR-тэй штэ. За тэгсэн чинь манай нэг найз саяхан ингээд бас VR авахар шийдээ. Тэгээд энэ хүргэлтээр одоо яг манай гэрт ирсэн байгаа байхгүй юу. За тийм болохоор бид хоёр өмнө ингээд нэг VR-аар ээлжиж тоглодог байсан бол одоо 2 VR-тай хамтдаа тоглоом тоглох ховорхон боломж бит хоёрт олдлоо. Тэгээ одоо гэлз бичлэгээ хийж дуусчаад бит хоёр VR-аар одоо ямар тоглоом тоглож байгаа вэ яриа? Special Ops гэдэг тоглоом тоглож байгаа юм байна. За би энэ тоглоомыг болохоор өмнө охид тоглож үзэж байгаагүй замарч хоорондоо нэг байлдаж майлдаад аалж хийдэг тиймэрхүү тоглоом тоглох байх. Ямар тоглоом тоглож байгаа бичлэгээ бас оруулахыг хичээнэ. Гэхдээ бас бид тэр өөрсдөө хөдөлтөд гүгээ явж болохоор бичлэг дээр сайн гарах нь үгүй юу мэдэхгүй байна. За ямар ч сан танд VR сонирхдаг болвол яг тийм зориултын газраас яг сайн судалж яагаад авч үзээрэй. За байж байгаарай. Хүмүүс маань ингэж бодож магадгүй. Тэ ингээд VR-ыг чинь яг зөвхөн ингээд тоглоом тоглохын тулд авд юм шүү гэж бодож магадгүй. Үгүй. Телевизэн шоу үзэж болно. За мөн янз бүрийн кинонууд үзэж болно. Ингээд хайрын шууд холбогдчихлаа шүү. За яг ямар нэг амар том кино театрт ингээд би ингээд яг зөвхөн ганцаарх найдаж кино үзэж байгаа юм шиг кино үзэж болно. За тэнгүүд миний үзэж байгаа телевизэн шоу би яг ингээд ямар нэг кино театрт үзэж байгаа юм шиг цаана амар том дэлгэцээр за тэгээд би болохоор ингээд хоосон кино театрт ганцаарх нач юм тэгэж маялж үзэж болно. Би өмнө Singles Inferno-г яг тэгэж үзчихсэн чи бас амар алцгарл юм байлээ. Кино театр бүтнээр нь яг нөгөө түрээслээд суудсан хааг баян хүүхэн шиг санагдчихсэн. Тэгэхээр тэгэж болно. За мөн зураг зурх авьяастай хүмүүс байх юм бол бас ингээд гар хөлөө завартуулахгүйгээр бас тийм зураг зурж болдгийм байлээ. Би бол өмнө нэг ханаар дүүрэнг нэг зураг зурж үзсэн бас гоё юм лээ. Дижитал арт дээр сайн зурх мэдрэмж нь хөгжсөн хүмүүс байх юм бол тэгэж зурх нь бас сонирхолтой юм байлээ. Тэгээ бас манай нөхөр амар их теннис тоглодог. VR дээр ер нь бол бараг л тоглохгүй тоглоом гэж байхгүй болцсон доо. Ер нь бол нэлээд амар хөгжсөн. Миний хэмжээнд мэдих VR-ийн мэдээллүүд бол ийм байна. За тэгээд бас илүү их одоо зүйл мэдж байгаа, илүү одоо тийм гоё зүйл болон гоё тоглоом санал болгохыг хүсэж байгаа хүмүүс байх юм бол доор комент хэсэг дээр бичээрэй. За тэгээд уг нь бол манай нөхөр илүү их юм мэднэ л дээ. Гэхдээ энэ бол манай нөхөр юм биш, миний влог учраас би ярих ёстой. Тэгвэл хамтдаа одоо Special Ops тоглоцгоё. Ширээ сандал хамаг ямаа юу зайчлаад зай гаргачлаа. Тэгээд бас ам цангаж магадгүйгээд хоёр аягандаа усыгээ тавьчих гэж бодож байна. Би хинийхийг зүг, би кэшинийхийг зүг юм уу? Очи гэрээхээ зүг. Тэгээд ус тавьчих за. За энэ зүгээр юу туршил яг жиггүй тоглоом биш. За. Баримжаа олох сургалт юм байна шүү дээ. Одоо би гэлтэй болчихлоо. Би дэлгэж үзсэн байсан. Тийм ээ. Толгойг маань чадлаагүй байсан. Энэ зүгээр ихтэй туршилт нэмэрхүүл юм байх юм байна. Хөрх бөөс. За жигэд тоглоом гарах. Ах таач. Бэс дээр хандын цаагуур орохоор нууч болж ийн үзээд ихтэй. Чи одоо чамд харагдаж байна уу бэ? Одоо. Оо энэ яг орчтой бидрээд шүү дээ. Dimensional fluctuations detected. Processing. Calculating fracture points. Please remain calm. Welcome. Anomaly scanning in progress. Interdimensional breach imminent. Welcome, Agent. Your presence is requested.
Арина. Оо, чи ороод ирлээ шүү дээ. Эдгээр би ингээ энд нууч хийцэн байгаас. Харин жижиг өрөөл ороод үзтээ. Энд бас нууч хийц. Одоо над хаал монгол. Гэлээс чи эдээс тоглолцоо. Энд өрөөс ашиглаа. Зөв. Энд зэвсэгнүүд төр очиад ингээ буудууд аав шүү зэ. Ингээ хаасаг байгаа гэрээ. Хаасаг үлдээч байгаа. Яр. Incoming agent. Hold your nerve and hold the line. Fuck би богу. Чам бохгүй. Keep pushing forward, agent. You'll win. What the fuck? Which? Yes. Наач арай цус нөхөд. Аа. Бабата шо. Карадрэ. Оо тэгэж бооцохгүй. Яа би өгчлээ. Ла гамнаш. Oh shit. Би зөвгөлчлээ. Майдиго. Это осойт. Наач бамбай те авч болно. Оо. Four, three, 2, 1. They are down and they are out. Excellent work, agent. Did all the hit it. Game over. Ой, that's what I started. Да, дараагийн вейв. Ой, ходис чад. Ол нэг гартаа бич. Болно. 10 seconds remaining. Ready. Fight. Баяртай.